Та бүхэндээ сармай нэршээж буй даваа гарагийн баяр наадмын гигийн өдрийн мэндийг хүргье. Астрос олоон байна. Та бүхэн маань сайхан баярлж гин үү? Сайхан наадамдаж байцгаана уу? За өнөөдрийн тэнгэрийн зураглал бол нэг зүйлийг маш та харуулж байна. Та бүхэн харж байгаачлан бол сэтгэл хөдлөл өндөр байна. Гэхдээ өнөөдөр цөмөрөө мэдэрсэн бүхнэрээ шууд яргаа нэгэн шийдвэр гаргахад тийм сайн өдөр биш ээ. Ягаад гэхээр өнөөдрийн гол аспектуудыг харъя л да цөмөрөө. Энэ нар маань, сар маань, бод гариг маань тийм үү бүгдээр мэлхийн ордод ингээд төвлөрчихсөн байгааг харж байна. Тэгэд мэлхийн орд бол тийм үү бидний гэр бүл, бидний гэр орон, бидний ээж, эх хүн, төрөл, садан, дурсамж, бидний сэтгэл зүйн аюулгүй байдал болон бидний хамгийн эмзэг тэр дотоод орон зайг илэрхийлдэг орд ахгүй юу? Тэр энерги гэсэн үг. Тиймээс өнөөдөр цөмөрөө ердийн үеэсээ илүү арай илүү эмзэг хүлээн аваад хуучин зүйлээ санаж дурсах жижиг ингээд хэлсэн үгийг хүртэл ингээд сэтгэлдээ томруулаад мэдэрч магадгүй. Ялангуяа цөмрийг харж байгаа тий бууд гариг маань ингээд ухарч байгааз. Тийм учраас өнгөрсөнд болж исэн яриа, бидний дуусгаагүй асуудлууд, хариулаагүй айл нэгэн зурвас, бидний гэр бүлийн дотор ингээд дарагдсан байсан сэдвүүд дахин сөхөгдөх бүрэн боломжтой. За тэгээд энэ мэлхийн орд байгаа ухарч байгаа бууд гариг маань тийм үү. Энд ингээд би өнөг өдөр хоногийг өөрчлөх юм бол хэдийн хүртэл явж гин гэхээр энэ дараа 7 дугаар сарын 24-нд шулуун замд орж байгаа байхгүй. Энэ дараа бууд гариг маань ухарсан байгааз. За би буцаагаад оруулчихъя. За тэгэхээр цөмөр бидний тийм үү ингээд хэлсэн үгийг бид нар ингээд буруу ойлгож магадгүй. Бидний хэлсэн үгийг өөр хүн бидний хэлсэн утгаар нь биш өөрийнхөө тэр тухайн шарахаараа сонсож магадгүй ийм бас нэг эрсдэл байгаа шүү. Тиймээс цөмөр энэ эрсдлээс яаж өөрийгөө хамгаалах вэ гэхээр юмыг тайлбарлахдаа цөмөр нөгөө хүндээ чи дандаа л ингэдэг, чи хизээч тийм үү гэдэг иймэрхүү үгнүүдээс цөмөр зайлс хийх хэрэгтэй юм өдр байгаа шүү. Юу гэсэн үг гэхээр өнгөрсөн тийм ээ бүх асуудлыг өнөөдрийнхөө цөмөр ганцхан ярианд оруулаад ирэх юм бол бидний жижигхэн тэр ганц үг ч гэсэн бидэрт маш том үл ойлголцлыг авчраад маргаан үүсгэж болно. За гэхдээ бас нэг энэ гоё гэрэлтэй энерги байгаа та бүхэн маань харж байгаах. Энэ сар маань суур гарагтай энэ сексэл байгаа дагааз. Энэ маань болохоор бид нар тийм ээ эвлэрэх, хайр халамжаа үйлдэлээр илэрхийлэх, гэр орноо цэгцлэх, өөрийгөө ингээд зарчлах, санхүүгийн жижиг алхмуудаа ингээд эмгэлэхэд ачиглаж болох энэ зөөлөн энерги нь бидний 12 цаг хүртэл нөлөөтэй байгаа шүү. Тэгэхээр цөмөр хин нэгэнд тийм ээ би чамд хайртай гэдэг үгээсээ илүүтэйгээр түүнийг ингэж халамжлах жишээнд хоол хийж өгөх ч юм уу түүнийг тий сайн ингэж сонсож асуулт асуух, туслах амлсан зүйлээ хийх нь илүү их хүчтэй мэдрэмжийг түүндээ өгөх бүрэн боломжтой. Үүгээрээ цөмөрөө гоё энерги засах боломжтой гэсэн харилцаагаа. За тэгээд юу хэлэх гээд байна вэ гэхээр бидний хайртай гэдэг үгнээс илүү бидний үйлдэл илүү их зүйлсүүдийг баталнаа гэсэн үг. За тэгээд дахиад нэг зүйл харж байгаа бол энэ сарнаасаа далаван гараг руу хараа сквер үүсэж байгаа байхгүй юу? За энэ тэгээд далаван гараг маань тийм ээ хил хязгаар бүдгэрэх бидний төсөөлөл, бидний төгсчлөл, төөрөгдөлтэй холбоотойгоор ингэж астрологт үздэг байгаа шүү дээ. Тэгээ сар маань өнөөдөр ингээ мэлхийн ордод байна. Аль хэдийн бидний мэдрэмж маш өндөр байхад далаван гарагтайгаа ингээ сквер үүсгэчингүүд юу гэмдэ сэтгэл баг өөрөө янаваа нэгэн баримтыг зохиож эхлэх ийм эрсдэл байгаа гэдгийг харуулж байгаа гэсэн үг. За тэгээд хин нэгэн тийм үү надад энд энийг хариулсангүй тэр зурваст хариу илгээсэнгүй энэ надад ууралчихсан байх эсвэл хин нэгний царай тийм ээ өнөөдөр өөр харагдангууд надаас яг юм нууж байгаа байх ч гэдэг юм уу тийм үү нэг мэдээлэл сонссон гутаа за энэ өстой үнэн байж магадгүй гих гэж хүлээж авч бид нар магадгүй байхгүй тэгэхээр тэр бүгд бол үнэн биш байх магадлалтай шүү. Өнөөдөр ярваа нэгэн зүйл шууд битгий итгэж дүгнээрээ тэгж болохгүй шүү. Сонссон мэдээлэл шалгах хэрэгтэй. Мессежүүдээ дахин уншия. Мөнгөө шилжүүлэхдээ нэрээ, дансаа, нэгтлээ манахаа. Тэгээ цаг байна тийм үү? Хаяг захиалах уулзалт юу байгаа юм те өнөөдөр зөндөө олон үйл явдал болно шүү дээ. Тэгээ бүгднгээ ялангуяа бууд гарагч чинь тийм ээ ингээд ухарч байгаа үед бидний харилцаа, техник, технологи, аялал саатах гэж айгүй олон тий зам тээвэртэй болгоомж таандахгүй болохгүй гэдэг маш олон тайлбаруудыг астрологийнхаа өнцгөөс ингээд бид нар мэддэг шүү дээ. Тэгээд өнөөдөр яг ийм үед тийм шин зүйлийг эхлэхээсээ илүүтэйгээр удаан үргэлжлэх тэр энергийг цөмөрөө мэдрэх хэрэгтэй шүү манайхаа. За тэгээ дахиад нэг бас сонирхолтой зүйл байна. Энэ ингээд бархас байд гараг байна тийм үү? Арслангийн ордод.
За энэ болохоор Плутон маань хумхын ордод. За энэ хоёр маань одоо ингээд эсрэгцэл рүү ойртож байгаа энерги ирж байгаа. Гэтэ одоо эсрэгцэл нь ингэж эхэлж байгаа байхгүй юу? Тэгэд эн чинь бас ингээд айгуу чухал энергийг бид нэр давчирж гин. Одоо яагаад вэ гэхээр ингээд бархас байд гариг маань альва зүйлийг томруулдаг тийм үү? За энэ Плутон маань яадаг вэхээр одоо ингээд альва зүйлийн далд хүчийг, хяналтыг, шахалтыг, эрх мэдлийн асуудлыг ил гаргаж ирдэг. Байсан зүйлийг орвонгоор нь эргүүлждэг. Ийм айхтар энергиуд өөр хоорондоо opposition үүсгэж байгаа. За тийм учраас одоо ойрын өдрүүдэд манайхаа одоо цөмөрөө ингэх хэрэгтэй. Ингүүл зүгээр одоо миний л арга зөв одоо намайг сонс гэсэн юм хандлагатай хүмүүсээс одоо тэг хүмүүсийг бас шууд тэр хандлагат нь орохгүй өөрөө ч гэсэн тэр хандлагыг шууд бусдад тулгахгүй байхыг хичээгээрээ. Яг энэ энерги одоо тэг хүмүүсийн нүд хүчтэй гарч ирж мэдэрч магадгүй болзошгүй. Жишээ нь одоо ажил дээр хэрэг мэдлийн зөрчил тийм үү? Олон нийтийн дунд ингээд талцал үүсэх, хамт олонны дотор одоо ингээд нөлөөлийн тэмцэл гарч ирэх. Бидний харилцаанд одоо хин нэгэнтэй шийдвэр гаргах тухай юм зөрчил үүсэх энерги нэн өндрөө гэсэн. Тэгээд бархас байд гарагийн нөлөөгөөр тийм үү? Одоо яах вэ гэхээр одоо энэ арслангийн орд байгаа штэ. Бид ингээд те өөрийнхөө боломж, өөрийнхөө мөнгө, хүч чадлыг одоо хит өндөр одоо үнэлэх юм эрсдэлтэй байхгүй юу? Тиймээс цөмөрөө том хөрөнгө оруулалт, том амлалтыг одоо би бүгдийг чадна гэсэн тэр сэтгэл хөдлөлөөр эрсдэлтэй алхам хийхдээ одоо маш сайн ухаалаг хандараа манахаа. Тэгээд одоо өнөөдөр тийм үү хүчтэй харагдах гэж бүх оролдоороо өөрийнхөө хүчийг хаана юунд зарцуулж байгаагаа одоо ажиглах хэрэгтэй. Зарим ингээд тулаанд тийм үү ялсан хүнч өөрийнхөө энергийг ингээд бүхэлд нь шавхчихсан, алдчихсан байдаг гэдгийг бас санаж байвал зүгээр юм болов уу? За тэгээд өнөөдөр бидний анхаарах ёстой биеийн хэсэг маань чих байна. Өнөөдөр чих тийм үү сонсголын хэсгээ хамгаалах хэрэгтэй. Одоо чихвчнийхаа дуу хит битээ чангалаараа, хит их удаан чанга дуу битээ сонсороо, чихээ битгээ дааруулаараа, чихэндээ шаардлагагүй тийм яргаа нэгэн орлого хийхээс зайлсхийх хэрэгтэй шүү. Ялангуяа чих цоолуулах тийм үү? Энийг одоо өнөөдөр хийх гэж байгаа хойшлуулад өөртөө арай илүү ээлтэй өдрийг сонгол зүгээр юм болов уу? За тэгээд өнөөдрийн одоо бэлгэдлийн гол санаа бол зөвхөн чихээ хамгаалах тухай ерөөсөө биш. Бидний юу сонсож байна вэ? Бидний мэдээлэл баталгаатай юм уу? Эсвэл хэн нэгний айц, ховж ив таамаглалуу гэдэг айгуу одоо энд шүүлтүүртэй хандах хэрэгтэй. Тэгээд өнөөдөр сонссон зүйлээрээ тийм үү чихээрээ сонссон зүйлийг одоо өөрийнхөө дотор одоо энергидээ битгий шууд суулгаарэ. Энерги чинь гэмтэж болцшгүй гэсэн. За тэгээд илүү их анхаарах жилтэнгүүд маань болохоор морж жилтэнгүүд маань байна. Морж жилтэнгүүд маань өнөөдөр яаруу хөдөлгөөн тийм үү цагтаа уралдах, нэг дор олон ажил амжуулах хандлага гарах юм бол илүү их анхааралтай байгаарэ. Энэ замд гарахтаа тий цаг хугацааны бас нөөцтэй гараарэ. Одоо жолооны хурд нэмэхээсээ илүү анхаарлаа нэмэх хэрэгтэй. Ядарсан үедээ өөрийнхөө хүчийг тийм ээ нөгөөгөөрөө одоо өөрийнхөө хүчийг бити өргөжлүүлээд ингээд дуустал нь бити зарцуулаарай. Өөрийнхөө сэтгэл хөдлөсөн үедээ шууд хариу өгөхөөс өмнө өөртөө багахан жирхэх хугацаа өгөөд бодоод байх нь илүү дээр одоо төвлөрөөрөө гэсэн. За тэгээд анхаарах одоо ордууд маань болохоор мэлхий байна, арслан байна, хумх байна. Яагаад вэ гэхээр өнөөдрийн тэнгэрийн гол төлөв та бүгдийн ордод байгаа байхгүй юу? Тэгэхээр одоо сэтгэл хөдлөл, өнгөрсөн турсамж, гэр бүлийн асуудал одоо хүчтэй мэдрэгдэж болзошгүй. Гэхдээ өнөөдөр таны мэдэрч байгаа зүйл өнөөдрөөс одоо үүдэлтэй биш гэдгийг бас санах хэрэгтэй. Зарим мэдрэмжүүд тийм үү өнгөрсөн үеэс чинь эргэн ирээд одоо мэдрэгдэж болзошгүй. Тийм учраас хариу үйлдэл үзүүлэхээс өмнө энэ асуудал чи яг өнөөдөр үүсээд байгаа юм уу гэж өөрөөсөө асуух хэрэгтэй шүү манайхаа. За тэгвэл арслангийн ордууд маань одоо яг илүү юу анхаарах вэ гэхээр бархас байд гариг маань таны ордод ороод тийм үү? Одоо итгэл, одоо хүсэл, өөрийгөө илэрхийлэх хүчийг томруулж байгаа шүү дээ. Тэгээд өнөөдөр ирж байгаа түрүүний ярьсан Плутодоо одоо тий эсрэгцэл үүсгэж байгаа учраас өөртөө итгэх итгэл мөн үү эсвэл эго юу гэдгийг одоо өөрөөсөө асуух хэрэгтэй. Том амлалт өгөхөөсөө өмнө, өөрийн боломжоо хэтрүүлэн үнэлэхээс өмнө, хин нэгний хүчээр үнэмшүүлэхээс өмнө энэ бүгдтэй одоо илүү их няхуур хандараа манайхаа. За хумхын ордынхан маань болохоор яаж ийнө гэхээр одоо тий Плуто таны ордод одоо ингэж байгаа шүү дээ одоо эсрэгцэл үүсгэх гээд байгаа. Тийм учраас хин нэгэн таныг удирдах байгаа эсхийг
сайн анзаараарай. Тэгж байгаа мэд санагдаж байна уу, үнэн юм уу гэдгийг ялгах хэрэгтэй. Шууд хүчээр ингээд те түүний эсрэг ингээд сөрхөөс өмнө бодит нөхцөл байдлыгаа илүү их ажиглаарай гэж зөвлөж байна. За тэгээд өнөөдрийн тийм үү та бүхэнтэй уулзрах зөрчил болгон дайсан гэсэн үг ерөөсөө биш. Зөрчил болгон өөрийн чинь хяналтыг эвдэх гэж байгаа үг ерөөсөө биш байгаа шүү манайхаа. За тэгээ мэлхийн ордныхан болохоор сэтгэл хөдлөл, өнгөрсөн турсамж, гэр бүлийн асуудал, тэгээ хэр зэрэг их хүчтэй мэдрэгдэж байгаа бас нилээх шалгах хэрэгтэй шүү. За тэгээд өнөөдрийн манифестыг цөмөрө хамтдаа хэлээд энерги айгуу гоё засъя да. Өнөөдрийн манифест дагаад чин сэтгэлээрээ хэлээрэй. Би өөрийн мэдрэмжийг хүндэтгэж, үнэнийг тайван, ухаанаар ялган харж байна. Би өөрийн хүчийг зөв зүйлд зориулж, амьдралынхаа шинэ мөчлөгт цэвэр ухамсартайгаар орж байна. За дахиад нэг удаа хэлье. Би өөрийн мэдрэмжийг хүндэтгэж, үнэнийг тайван ухаанаар ялган харж байна. Би өөрийн хүчийг зөв зүйлд зориулж, амьдралынхаа шинэ мөчлөгт цэвэр ухамсартайгаар орж байна. За ингээд Астроос олон та бүхэндээ өнөөдрийн анхаарах тодорхой мэдээллийг хүргэлээ. Бүгдээрэнд нь баяр наадмын мэндийг дахин хүргэе. Бүгдээрэнд нь баярлалаа. Баяртай. Астро Солон байлаа.